Юмигийн эсүүд season 1-ийн кино товчлолыг та бүхэндээ хүргэхээр бэлдсэн байна. Бидэнд таамтаагаарай. Ким Ми бол 32 настай офисын ажилтан. Нэг өглөөс ирэхэд ажлын газрын царайлаг залуу Үги дээгүрээ нүцгэн оронд нь бүр хамтдаа хөвтөж байх нь тэр. Яг л үнсэх гэтэл Юмигийн сэрүүлэг дугарч бодит байдалтай ирнэ. Энэ бол ердөө зөвд байдаг. 3 жилийн өмнө найз залуу нь өөрийнх нь ад жаргалын төлөө энэ харилцааг дуусгая гэж орхиж явхад Юми би хангалттай жаргалтай байгаа штэ хэмээн араасан гүйж салах шийдвэрийг хүлээж авахыг хүсдэггүй. Үүнээс хойш Юми сэтгэлийн шархаа давж гарахын тулд зөксөө зайгүй ажиллаж өөрийгөө завгүй байлгасан бөгөөд энэ шаргуу хөдөлмөрийн үр дүнд тэрээр тушаал дэвшдэг. Борлуулалтын багийнхан Юмигээс Үги рүү имэйл илгээхийг хүсгэд тэрээр имэйл илгээхийн оронд хэвлсэн хуулбарыг нь авч өгөх шалтгаан гаргана. Крашыг харахыг хүссэндээ шүү дээ. Юмигийн тархин дотор өөр зан чанаруудын эсүүд амьдардаг. Жишээ нь сэтгэл хөдлөлээс, ухаанаас, айдсээс, өлсгөлээс гэх мэт эдгээр эсүүд Юмигийн шийдвэр гаргалтыг удирддаг. Нэг өдөр Үги Юмигээс чи хаана амьдардаг вэ гэж асууна. Энэ ганц асуултаас болж Юмигийн эсүүдийн тосгонд үемэм дэгдэнэ. Мэдрэмжээс шууд тэр чамд сайн болсон байна гэхэд ухаанаас үгүй зүгээр л асуусан штэ гэв. Юми сүлдээ яагаад ингэж асуусныг нь очиж асуух гэтэл хамт ажилладаг залуухан эрч хүчтэй эмэгтэй ажилтан Руби цоо ширтээд байсан учраас хайгаад болчихно. Юми ажиллаа хийгээд сууж байхдаа төвлөрч чадахгүй байхад үлсгэлийн скинтэл би өлсөд байна гэд орилно. Үүнээс болоод Юми ажиллаа орхиод Юми итгэхээр гардаг. Яг тэр үед Үги кофе барьчихсан гарч ирээд Юмид нэгийг нүгнэ. Тэр хоёрын гар шүргэлцэх мөчөд Юмигийн эсүүдийн тосгонд цэцэг дэлбэлж, эсүүд бүжиглэж бараг л баяр наадан болж эхэлнэ. Ингээд ажилд харахад Үги би гэрт чинь хүргээд өгөө гэхин тэр. Юми ч анхны болцоо юм уу да? Гээд догдолж эхэлнэ. Гэтэл машин зодол арын судалт нь нөгөө дургуун үрмээр хамт ажилдаг Руби сууж байх нь тэр. Руби бүр Үгийг Оппа гэж дуудаад маш дотн мэт аашлна. Юми дотроо шатаж байгаач гаднаа юу ч болоогүй мэт царайлаад сууж байла. Руби Юми хоёр хин төрүүлж машинаас буух вэ гэдэг дээр чимээгүйхэн дай хийж Юми ялагдаад бууна. Ухааны сэтгэл хөдлөлийсийг тайвшруулж зүгээр дээ энэ бол Рубигийн буруу биш ээ. Хайрыг сэргээгүй учраас нэм зүйл болсон гэхин тэр. Ингээд Юми оройж унтаж чадахгүй орондоо хөрвөөсөөр сүулдэ өлсөөд Юми идэнгийн уцаа авахж байтал Руби Үгитэй хамт байгаа зураг хийгээд Илсанд ирсэн төлөвлөгөө хоошилсан учраас шөнийн 2 цаг хүртэл шарсан дахиад шар ариг ууж байна гэсэн тайлбар хийсэн байдаг. Ингээд маргааш өглөө нь газраар нэг хувц сүглэрсэн байх ба Үги Руби хоёр нэг оронд хамт сэрж байгаа зураглаар эхэлнэ. Гэхдээ энэ бас л Юмигийн нэг зөвүүд байх нь тэр. Ажил дээр Руби Ида хоёрын ярьж байхыг Юми сонсно. Энэ Руби яагаад ими ядарсан харагдаад байна? Сайн унтаж чадаагүй юм байх та гэж бодоод асуухад Руби нууц гэснээ дуу аялаад явах нь Юмигийн дургуг бөөрч их хүргэнэ. Юмигийн хувьд ерөнхий эс бол хайрын эс байдаг. 3 жилийн өмнө салсны дараа комод орсон байв. Тиймээс Юми дахиж хэнийг ч жинхнээсээ хайрлаж чадахгүй болсон. Юмигийн үлсгэлийн эсийг удирдах чаддаг ганцхан эс бол энэ хайр эс. Өмнөх үерхлийн муухай бүх нөхцөл байдлыг хайр эс л аз жаргалтай дурсамж болоод чаддаг. Юмиг амралтын өрөөнд байхад нь Руби ирээд урьдчилан үүрийн 4 цагт гэртээ харьсан. Миний төлөвлөгөө туслагдаж Үгигийн найз оройтож ирсэн учраас түүний хүлээнгээ жаахан ууд суусан. Найз нь бүр 3 цагт ирсэнгээ боддоо. Гэтэ үнэхээр хөвгөлтэй байсан. Үги Оппа үнэхээр хөвгөлтэй гээд л ярина. Юми уурлаж байгаагаа мэддэгдүүлэхгүй тулд их л төвчнө. Руби Юми ихчээ та хамт байсан бол сайхан байхгүй юу? Гэхдээ их ядрах байсан байх уу? Аргал та ч хөгшин юм чин гэх нь холгүй байдаг. Юмиг Үгигээс 5 насаар ихч гэдгийг цаавараа ингэж хийж байгаа бололтой. Эсүүд Юмигийн нүүрэн дээр худлаа нэмсэглэл тодруулах гэж их хичээдэгч Руби Үгигийн тухай ярих бүрт энэ нэмсэглэл баг багаар арилна. Сүүлдээ бархаа байгаад энэ нэмсэглэл тэр чигтээ арилахад Руби таны дургуун хүрсэн харагдаад байх юм гэж хэлгээж мартдаггүй. Гэтэл энэ үед Үги амралтын өрөөнд орж ирнэ. Юмигийн ухаанаас хамаг чадлаараа хичээж хуурамч нэмсэглэлийг Юмигийн нүрэнд буцаагаад тавина. Руби анх ярьж байсан шигээ маргааш биш нэм гарагт Илсан цэцгийн баярт очивол ямар вэ хэмээн Үгигээс асуухад Юмиг ялгцсан гэдгийг ойлгуулахыг хүсэж байгаа бололтой. Гэтэл Үги Юмигч бас хамт явах уу? Угаасаа ойрхон амьдардаг юм чин гэхэд Рубигийн урам нь хугарна. Эхэндээ Юми татгалзагч Руби хамт яваа хэмээн ятгсаар байдаг тул эсүүд бид Рубиг буруу ойлгосон юм биш үү? Зүгээр л юм наалтам хаа байгаа нь өөрийнх нь зан чанарын байгаа биз гээд хамт явахаар зөвшөөрнө. Руби баярлаж ном ахлахыг ч бас хамт яваач гэж асууна. Ухааны эс төгшөөр зарлаж Руби Иремийн тооны харьцааг тэнцүүлж Юмиг нам ахлахтаа явуулаад өөрөө Үгитэй үлдэх гэж байхыг нь ойлгоно. Азар нам ахлах гинэт Юми тэр хоёрт бүтэнсэн дуусах ёстой ажил байгаа болохоор маргааш явахыг санал болгоно. Гэтэл маргааш нь Руби завгүй байх нь тэр. Юми ч
тоглоомор тэгвэл ямар Рубигийн гуруулаа явуултай биш дээ гэхэд энэ санааг нь үгийн үлгэн авч гуруулаа явцгаая гэх нь тэр. Гэтэл нам ахлах гинэт сүүлийн мөчөд явж чадахгүйгээ хэлээд эцэст нь үгийн Юми хоёр хоёулахнаа явахаар болно. Руби бүх зүйлийг хэтрүүлж Юми ихч тантай хоёулахнаа явбал эвгүй санагдах байхаа гэж хэлэх ба цаагаараа өөрийг нь нэгдээч гэж гуйгаасай гэсэн атга санаа өөрчлөнө. Гэтэл Юмигийн хайраас гарч ирээд одоо л өөрийнхөө сэтгэлийг гаргахгүй бол өөр хизээ гарах юм бэ? Насан туршдаа энэ ганцаараа гунигтай амьдралаараа амьдрах юм уу хэмээн ятгахна. Харин Руби үгүй өвба хоёул Юми ихчийг эвгүй байдалд оруулаад яах юм бэ? Дахиад гарах цагаа өөрчлөх үү гэхэд Юми яагаад надад тухгүй байна гэж надад үгийтэй хоёулахнаа явхад ямар ч асуудал байхгүй. Харин ч зүгээр санагдаж байна гэх нь тэр. Тэгээд шууд үгүй рүү хараа нэмсэглээд хамтдаа явцгаая үгүй гэх нь тэр. 2 дугаар анги эхлэхэд цэцгийн баярын төлөвлөгөөний дагуу Азийн тэнгэр эргэж Юмигийн тал зогсгон тэр. Тэрээр үгийтэй ганцаарчлан болцоо хийхийн тулд хамт явъя гэд хэлчихсэн. Руби дургуутсан уруулаа унжуулагч Юми ялалт байгуулж чадсан. Түүний эсүүд баярлан хөөрч маргаасын болцоондоо бэлдэж эхлэв. Энэ нь цөллөгт байсан загварын эсийг сууллаж Юмиг болцоондоо хамгийн үзэсгэлэнтэй байхын тулд дайчлана гэсэн үг юм. Бүх зүйл төгс байлаа. Гэвч Юми үгийтэй уулзгаар явах үед Руби залгаж цаад болж эхэлнэ. Тэрч байтугай Руби замын нөгөө талд гойж гоодчихсан харагдах нь тэр. Эсүүдийн тосгонд төгшүүрийн тохиод угарч Юми Рубигийн дуудлагыг үл тоогоо зогсохгүй түүнээс зогтож үгүй рүү хамаг хурдараагүй. Энэ хэсэг үнэхээр хөвгөлтэй. Юми цамдаа даралцсан хүнийг гүйцэж төрүүлэн буц сөөгөн дээгүүр харайж дээс тоглож буй хүүхдүүд дундуур зүсэн гарч осуудын зурагт орж нисэж буй фрисби дискнээс бултаж байлаа. Түүнийг гүйж буй энэ хурд энэ бүхнийг бүрч хөвгөлтэй болгож эс болгон түүнийг дэмжин уухайлна. Эцэст нь үгүй дээр очиход тэр амьсгаадж байсан ч түүнийг яаравчлан цэцэрлэг түрээлэнгийн арын хаалгаар гаргаж таксийн цуулган дурстай ресторан руугаа авч одов. Рубигийн аюулаас малтарсан Юми тайвширч өөртөө сайхан үг хэлж ганц би эсхийг нь асуух үгээд хамаг анхаарлаа хандуулан хайлж эхлэв. Гэвч байдал буруугаар эргэлээ. Үгигийн асуултад хувийн сонирхлоос илүүтэй байцаал шиг сонсогдож эхлэв. Гэтэл үгүй түүнийг өөрийн таньдаг нэг ахтайгаа сохор болцоонд явуулмаар байгаагаа хэлэх нь тэр. Юмигийн зочрол нүүрэн дээр нэлт харагдана. Үгүй түүний хаана амьдардгийг асуусан нь найз тэнд амьдардаг учраас утасныхан дугаарыг чийжсэн нь зүгээр л тондоо сайн учраас байжээ. Эцэст нь Юми тэсэлгүй чи намайг ийм мундаг гэж бодож байгаа бол яагаад өөрөө надтай болож болохгүй гэж химээн ам алдав. Яг энэ мөчөд зүг зүсэн мөнөн ил болно. Үгүйд өөр хайртай хүн байгаа аж. Юми түүнийг Руби гэж андуурсан ч үгүй гэв. Тэр хайртай хүн эмэгтэй хүн биш гэдгийг хэлээд нууцыг нь хадгалахыг Юмигээс гуйлаа. Энэ бүх гашуун мөчөд Юми болон түүний эсүүд нулимсаа арай ядан байрч байв. Гэвч удалгүй тэсэлгүй ариун цэврийн өрөөрөө гүүн орж чангаар уйлав. Би түүний уйлахыг хаалганы цанаас сонсогч эсүүдийн тосгонд энэ нь тэдний амь насыг эрсдэлд оруулсан асар том үер болон хувирна. Ялангуяа хайрын эс болон чин сэтгэлийн эс хоёр нулимсан далаа дах эзгүй арал дээр хаягдсан хүлэг онгоцны сүрэгсэд шиг л хоцров. Юми маш их шаналсандаа үгийн санал болгосон сохор болцоонд явахыг зөвшөөрнө. Ингээд бид гол дүр болох гүү үнтэй танилцсан. Тэр маш тайван, гинэн, цайлган залуу шиг харагдах бөгөөд үгийн хүсэлтээр болцоонд ямар ч эргэлзээгүй иржээ. Улс дүүс сахал, Вьетнам шахаа, зөгцөөгүй шорт цамц. Тэр яг л байгаагаараа цэвэр ариун сэтгэлтэй эгэл залуу мэт. Гэвч Юмитэй уулзах мөчөд бүх зүйл орвонгороо эргэв. Юми улаан цүнхээ барин дөхөж очиход үүн санал дээрээ хөгжим сонсоод сууж байлаа. Өмнө нь улаан цүнхтэй бүсгүй ирснийг мэдээд дээш гартал Юми түүнийг ширтэн мэдчилж байв. Энэ мөчөд үүний эсүүдийн тосгонд өтгөн манан татаж нэг ч сарагдахгүй гацаж орхив. Бодит ертөнцөд хөөрхий залуу ганц ч өгүүлбэр холбож чадахгүй төгдөрч байлаа. Дараа нь тэд Юмигийн дуртай кофе шоп руу яв. Үүн сандарсандаа кофе шопын хаалгыг толгоогоороо мөргөж орхино. Эцэст нь тэр ямар нэг зүйл хийлгээр шийдэж хошин шогийн эсийнхээ тусламжтайгаар хамгийн утгагүй хошигнолуудыг хийлж эхлэв. Юмигийн эсүүд түүнийг хүчээр инээлгэж байхад үүн өөрийгөө жинхэнэ аалж байна л гэж андуурна. Сохор болзооны кофе шоптойх эвгүй мөчүүд үгээр дуссангүй. Юмигийн хотоод яг тэр мөчөд чангаар дуугарч орхив. Эсүүдийн тосгонд өлсгөлөнгийн эс асар том хоолойгоо үлээж бүх зүйл өнгөрлөө гэж айж байтал үүн сонсоогүй мэт дүрсгэн түүнийг хоолн дөрөв. Энэ нь Юмигийн үүнийг үзэх аимшигтай эргэх эхний тохио болох нь тэр. Үүний сонгосон ресторан
Яг л Юмигийн таашаал нийцсэн нууц эрдэнэ байх нь тэр. Хоол ирэх үед Юмигийн цагаан хувцас бохирдгоос эсвэл санаа зовж байтал үүн аль хэдийн босоод хормогч аваад ирнэ. Үүнд өгөх Юмигийн оноо агсаар л тэд дараа нь орон нутгийн мэлхийний баяр дээр очиж хөвжөлтэй цагийг өнгөрүүлв. Гэвч яг энэ мөчөд Юмигийн царай гинэт барааж "Юу нь би юу хийгээд байна? Крашлдаг залуудаа хаягдаад танилцуулсан хүнтэй нь үнэхээр болцох гээд байгаа юм уу? Бардамзан гэж алах уу гэж бодоод ямар ч тайлбар хэлэлгүй яваад өгнө. Үүн юу буруу хийснээ ойлгохгүй байх үед түүний эмэгтэй найз Сэй түүнд янз бүрийн зөвлөгөө өгсөөр байдаг. Эцэст нь үүн сүүлийн 3 жил ургуулсан бахархал болсон сахлаа усгаар шийджээ. Энэ нь эсүүдийн тосгонд усны ис яг л гаш шатаж момит эмгэнэлтэй үйл явдал болов. Маргааш нь Юмигийн бие муудаж бороонд нор зогсож байтал үүн гинэт асар том шүхэр барин гарч ирэв. Тэрээр Рубиг тоолгүй Юмиг авраа зогсохгүй түүнийг эмнэлэгт хүргэж норсон хувцсны оронд игдүүтэй Ютэнтэй даашин завж өгчээ. Үүний энэхүү халамж Юмигийн сэтгэлд хүрч Юми өөрөө түүнийг 2 дахь болзоонд өрнө. Энэ үед Юмигийн даашинзан дээрх бяцхан ногоо мэлхий бол үүний хайр эс байдаг. Энэ үүний хайр эс нь Юмигийн 28 оронтой нууц кодтой хаалгаар нэвтэрч эсүүдийн тосгоныг цэвэрлэн засаж чадлаа. Дараагийн болзоо дээр Юмигийн тачаалын эс Юмигийн шин цагаан даашинз дээр кофе асууснаар Юми үүний гэрт очиж хувцас угаалахаас өөр аргагүй болов. Үүний гэрт тэдний хооронд захилгаан гүүх мэт халуухуур амьсгал өрнөд. Юмигийн тачааллаас улаан хацартай цангасан байдалтай байхад үүнийх бүрч 7 дор. Тэр бол хянахад бэрх аврах том тиранозавр рекс байлаа. Тэр шөнө үүн Юмигийн даашинзыг буцааж өгөхөөр ирэхдээ тэд анх удаа үнсэлцдэг. Үүн Юмигийн гарыг хатгаж өөртөө ойртуулан татах тэр мөч үнэхээр сэтгэл хөдлөм. Юми үүн хоёрын болцож буй хамгийн игдүүтэй хэсгүүдээр 5 дугаарыг эхэлнэ. Тэд бие биедээ тун их тохирсон хөөрхөн хосууд бөгөөд аажмаар нэг нэгнээ таньж мэдсээр байлаа. Гэвч даван туулах ёстой бэрхшээлүүд мэдээж гарч ирнэ. Үүний эсүүдийн хилдгээр золон зүдгүүргүйгээр аз жаргал гэж үгүй. Эхнээс ад бол Сэй Юмигийн зүүн совингээс хотод хүчтэйхэн орж ирж бусад эсүүдтэй нэгэн сэжүүрийг дуулгав. Сэй үүнд сайн байж магадгүй. Юмигийн толгой зуусан энэхүү бяцхан бодлын үр дүн үүнтэй шууд ярилцаж чадаагүйгээс болж томорсоор жинхэнэ төгшүүр болон хувирлаа. Сэйгийн талаарх Юмигийн хардалт болгоомжлол түүний төрсөн өдрөөр дээд зэгтээ хүрв. Юми үүн хоёр төрсөн өдрийн сайхан оройн хоол идэж байхад үүн бүх зүйлийг төгсгийж байлаа. Түүний өгсөн цэнэглэгч хэмээх бүтлгүү бэлэг нь хүртэл хошин шогд байж таарсан бөгөөд Юми түүний доторх жинхэнэ бэлэг болох совдон зүйлтийг хараад маш их баярлав. Гэвч үүний бэлтгэж өгсөн юузу цай удалгүй том асуудал дагуулна. Юми зүүн совингороо болон сошиал медиагийн тусламжтайгаар тус цайны хандыг Сэй бэлдэж өгснийг мэдчихнэ. Оройн тэд үүний офис дээр очиход Сэйтэй нүүр тулах бөгөөд хин нь үүнтэй илүү дотно вэ гэсэн том хөвгөлтэй бас эзэгтэй тулаан болон хувирна. Оройн Юми үүнд чилэлгүй офисоос явж гэртээ арих замдаа уцаар түүнд уурлаж орхив. Заримдаа уурлах нь сайн талтай байдаг бөгөөд энэ нь түүний бүх төгшүүрийг ил гаргаж үүнд асуудлыг ойлгох боломж олгожээ. Шөнө нь тэнд эвлэрэхгүй юм шиг харагдсан ч үүн Юмигийн дуртай бэлэг барин гэрийнх нь гадаа ирж төрсөн өдрийг нь тэмдэглэхийг хүснээр тэд эвлэрдэг. Одоо үүн Юмигийн гэрт очихоор сандрах хэлж. Гэвч түүний нарийн гизний эс өөр төлөвлөгөөтэй байлаа. Гизний эс бүх хотод улаан дохио өгч яг одоо л гизээ суллахгүй бол болохгүй гэж анхааруулв. Үүн Юмигийн ариун цэврийн өрөөнд би засгаас өөр аргагүй болж бүр суулдуур нь бүглэрч орхиноо хөрхий. Үүн эцэндээ галзуурх шахсан ч Юми түүнийг халамжлан цай уулгаж гизээг нь илж өгснөөр энэхүү бүтлгүү явдал тэднийг улам ойртуулсан дулаан мөч болон хувирлаа. Ийхүү ичмээр явдал тэднийг бүрч дотносуулж үүн хамтдаа аялалд явахыг санал болгосноор тэд согжороо амархаар болов. Гэвч энэ удаа Юми ичгүртэр байдалд орхон тэрээ. Юми далаа харагдах романтик өрөө захиалах гэж яарснаас болоод зочид буудлын хамгийн сүүлчийн өрөө болох шилэн хантай ариун цэврийн өрөөтэй өрөөг авч орхив. Тэрээр үүнд өөрийгөө ийм өрөө захиалсан гаж донтон гэж харагдуулахгүй тул юу ч мэдээгүй дүр эсгэгч үүн гомдол гаргахаар хүлээн авах дээр очихдоо Юмигийн би шилэн хантай угаалгын өрөөнд хайртай гэж орилж байсан яриаг нь сонсчихно. Хөгжилтэй байх ёстой аялал яаж хормын дотор таагүй уур амьсгалтай болдгийг энэ дараамаа маш сайн харуулсан. Юми үүн рүү уурлаж үүний хотод гомдомтгой хаан заларч тэдний хооронд маргаан өсөв. Гэвч үүн ахиад нөхцөл байдлыг аварч Юмиг эцэндээ ингэж байгааг нь ойлгон эхний алхмыг хийнэ. Ингээд манай хосууд анхны жинхэнэ маргаанаа давантуулж аяллан шилэн хантай угаалгын өрөөний хажууд халуухан үнсэл дээр төгснө. Манай хосуудын харилцаа тун аз жаргалтай үргэлжилж байгаа
байгаа ч өдөр бүр ийм дардан байхгүй. Нэгэн гинтийн явдал тэднийг илүү ойртуулна. Ирээдүйн талаарх мөрөөдлийг нь сэрээх боловч өөр нэгэн нөхцөл байдал болон хүмүүс тэдний дундуур орж ирнэ. Согчоор хийсэн аяллаа дараа бүх зүйл гайхалтай байсан ч Юмигийн найзын хурим ойртож байгаа нь түүнд маш их дарамт болж эхлэв. Тэрээр үүнийг хурим дагуулж очиж бусдад гайхуулахыг маш их хүснэ. Гэтэл Юмигийн сэтгэлийг нэгэнтээ шорхлуулж эсүүдийн тосгонд асар том үеэр авчирч байсан хуучин найз залуу Уки бас ирэхээр болдог. Хурим дээр Юми өөрийгөө ад жаргалтай байгааг хуучин найз залуудаа харуулахыг хичээн дотоод сэтгэлдээ асар их зөрчилдөнө. Гэвч Уки түүнийг хайж ирсэн шалтгаан нь зүгээр л өөрийгөө хурмаа хийх гэж байгааг дуулах гэснийг мэдээд Юмигийн гордлог талаар болно. Эцэндээ болоод Юмигийн сэтгэл хөдлөлийс нь автомат хариу үйлдэлийн горимж шилжиж үүнтэй удахгүй гэрлэх гэж байгаа тухайга Укид зохион ярьж орхино. Гэтэл үүн яг тэр мөчөд ард нь ирээд зогсож байлаа. Азар үүн нөхцөл байдлыг дорой ойлгож Юмигийн яриаг дэмжин хамт жүжиглсээр аюулаас авардаг. Энэ хэсэгт үүний ухаалаг халамжтай зан чанар үнэхээр бахархмаар байдаг. 8 дугаар анги Юмигийн ирээдүйн эсүүд түүний түүхийг судалж буйгаар эхэлдэг. Найзынхаа хурим дээр болсон үйл явдлаас хойш Юми үүн хоёрын хувьд гэрэлтийн сэдв хүндэхэд хэцүү асуудал болон хувирсан байдаг. Учир нь үүний далайн ёроолд гэрлэх хүсэл нь айл эрт хаягдсан байсныг эсүүд нь олж харна. Сэй үүнд улам ойртохын тулд түүний байранд нүүж ирж амьдралд нь хөндлөнгөөс оролцсоор байдаг. Харин Юмигийн хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүс зүгээр л найзууд байж чадах уу гэсэн асуулттай тулгарна. Яг энэ үед Юмигийн ажил дээр болон хуршийнхэн хуваар шинэ залуу гарч ирсэн нь Баби байдаг. Юмигийн хамгаалтын эсүүд түүний зүрхийг хамгаалахын тулд улаан дохио өгч эхлэв. Баби Юми талтай мэд харагдах боловч өөрөө найз охинтой гэдгээ хэлнэ. Гэсэн ч Бабигийн гарч ирэлт Юмигийн амьдралыг баг багаар ганхуулж эхэлнэ. Үүний амьдралд байх Сэйгийн хорт манипуляц эцэстээ ил болно. Үүн Сэйг байрандаа нүүж ирснийг тоохгүй байгаа мэтгүр үзүүлж Юмид огт хилээгүй нуусанд нь Юми маш ихээр бухимдаж тэдний дунд үл ойлголцол үүсдэг. Юмигийн эсүүд хэрв үүн 24 цагийн дотор холбоо барихгүй бол салсан тооцноо хэмээн цаг тооллыг эхлүүлнэ. Юми үүний оффист очиж Сэйгийн бүх башир арга явуулгыг үүний нүүрэн дээр нь илчилж орхино. Юмиг явхад үүн Сэйгээс эрс шугам татаж Юмиг гүйцэн очиж лифтэнд дэвэрснээр тэд эвлэрдэг. Сэй өөр ажилд орж явснаар энэ асуудал нийгэм зэгцэрдэг. Юмигийн бага насны мөрөөдөл бол зохиолч болох. Багада авьяасгүй гэж өөртөө итгэн мөрөөдлөө орхиж зохиолч ис оршуулгын газар руу явсан байдаг. Гэвч түүний ажил дээр бичсэн сошиал постыг Баби болон маркетингийн багийн менежер өндрөөр үнэлснээр Юмид маркетингийн баг руу шилжих алтан боломж олдов. Юми энэ мэдээг үүнд дуулгаж урам зориг авахыг хүссэн ч үүн түүнийг одоогийн ажилдаа үлдэх нь илүү амар тавиан хэмээн ятгадаг. Энэ нь Юмигийн урмыг баггүй хугалнаа. Анги төгсгöd Юми үүнд гинтийн бэлэг барихаар гэрт нь очсон ч байр нь эзгүүрсэн мэт хоосон харагдаж шин нууц үсгэн тэр. Харин тэр нууц нь үүн компани амрахын тулд байраа зарж офис дээр амьдарч байгаа гэдэг. Юми түүнийг санхүүгийн хүндрэлээ хилээгүй төдийгүй хамт амьдрах сандлаас нь татгалцсан гомдож тэдний дунд томоохон маргаан үснэ. Эцэст нь Юмигийн сэтгэл хөдлөлөөс ялж үүн түүний гэрт нүүж ирэхээр зөвшөөрнө. Тэдний хамтын амьдрал үнэхээр сонирхолтой өрнөнө. Юми баг зэрэг замбраагүй бол үүн яг л программист тархиараа бүх зүйл алгоритмд оруулж гал тогооны сав сулгыг хүртэл хэмжээгээр нь эренбэлж орхино. Нэг удаа үүн шүршүүрээс цээж нүцгэн гарч ирээд Юми рүү ширтгэд Юми өөр зүйл хүлээж байтал үүн зүгээр л ханан дээрх зураг яг голдоо биш байгааг засах гэж байсан нь үнэхээр үжилтэй. Үүний дэмжлэгээр Юми маркетингийн баг руу шилжих эрсдэлтэй шийдвэрийг гаргаж үүн өөрөө мөнгөгүй байсан ч түүнд шинэ компьютерийн гар авч өгөн бүр өөрийнхөө төрсөн өдрийг мартаж орхидог. Юми үүнд гинтийн төрсөн өдрийн зоог бэлдэж түүний сайхан сэтгэлд авцсандаа чи настай гэрлэх үү хэмээн асуултыг гинэд асууж орхино. Үүн бүр хэлэх үггүй болж түүний эсүүдийн тосгонд гэрлэх хүсэл нь далайн ёроолоос гарч ирэх боловч айдсын акулууд түүнийг бүчин авна. Тэрээр Юмиг өөрийнхөө хэцүү амьдрал чирч оруулахаас айж байлаа. Үүний тодорхой хариулт өгөөгүй байдал харилцаанд сэв суулгаж эхлэв. Энэ үед Юмигийн шинэ хамтран ажиллагч Бабигийн оролцооч нэмэгдэнэ. Баби найз охиндоо хаягдсан бөгөөд маркетингийн багийнхан бүгд цуг дарсны газар суух үед үүн тэднийг харан хардаж цогтож орхидог. Үүн согтуудаа шонгийн мод түшин зогсож байхад Баби даарч буй Юмид хүрмээ нөмөргөхөд согтуу үүн өөрийнхөө хүрмийг тайлаад
ба бид нөмөргөж орхидог нь маш нийтдээ мөч байдаг. Гэвч үүний өөртөө итгэх итгэл суларч найз бүсгүйгээсээ хамааралтай амьдарч байгаадаа хичээж 12 дугаар анги дуусах үед тэрээр гэрээс нь нүүхээр шийдснээ дуулгадаг. Үүн Юмигийн гэрээс нүүхээр шийдсэн нь тэдний харилцааг сэлмээр зүсэх мэт хүчтэй зохилт болов. Үүн дээр асуудал нүүхтэй биш харин үүний тодорхой бус байдал харилцааны дутагдалт байлаа. Тэрээр санхүүгийн хувьд хөл дээрээ зогсох хүртлээр ачаал өгөхгүй гэсэн бардам зандаа хөтлөгтөн Юмид юу ч тайлбарсангүй. Юмигийн эсүүдийн тосгонд үүнд гомдсон эсүүдийн уур хилэнгийн шуудаа эцтэй задарч дотроос нь салий гэсэн бичгтэй карт гарч ирдэг. Юми харилцаагаа хэсэг хугацаанд завсарлах санал гаргахад үүн ч үүнийг зөвшөөрөв. Үүний хувьд Юми түүний амьдралын 1-р зэргийн чухал хүн болсон байсан ч гэрэлтийн асуудал тэднийг өөр бодолтой байгааг илтгэн. Тэд анх цохор болцоогоор уулзаж байсан газартаа эргэн уулздаг. Гэвч энэ нь гэрлэх санал биш харин эцсийн хавцал байлаа. Үүн салах картыг төрүүлж дэлгэж тэд бие биерүүгээ эргэж харалгүйгээр хоёр тийш салцгаана. Үүний Сэйтэй холбоотой асуудал гэрэлтийн тухай төлөвлөгөө зэргийг тэд эцэг хүртэл нээлттэй ярилцаж чадаагүй нь хамгийн харамсалтай байлаа. Юмыг шаналж байх үед Юбаби дэргэд нь байж үүнээс илүү сэтгэл хөдлөлөө илэрхийлж түүнийг ойлгож байгаа нь анхаарлыг нь татна. Баби Юмид талтай гэдгээ нуулгүй илэрхийлж байгаа нь дараагийн улирал тэдний харилцаа хэрхэн өрнөх бол гэсэн хүлээлтийг үсгэж байдаг. Бүх хайр дурлал аз жаргалтай төгсдөггүй бөгөөд харилцаа бүр бидний амьдралын түүхийн нэг хэсэг болж үлддэг гэдгийг энэ 1-р улирлын драма маш гайхалтай харууллаа. Юмигийн ертөнд түүний амьдралын өгсөж уруудсан түүхүүд яг л бодит амьдралтай адилхан үргэлжилсээр байх болно. Юмигийн эсүүдийн season 2-ын кино товчлолоор иргэн уулзцгаая. Баяр таа.